Таны сонсох суваг өгүүлж байна. 24-р хэсэг. Чуулган. Хоёулынхны дунд дээдсийн хүрээлэнд Бенедеттогийн хэрэг гэж нэрлэгдсэн энэ хэрэг асар их шуугиан дэгдэж байна. Кафе де Пари, Гентийн цэцэрлэг, Болониогоор байнга эргэлдэгч хуурамч Кавалканти Парист суусан 2-3 сарын дотор олон танилтай болжээ. Сорнууд түүний Парисын амьдралын тухай, ялт хөдөлмөрт байсан тухай баггүй тодорхой зүйлийг бичжээ. Энэ бүхэн нь олонний сонирхол ялангуяа ноён Андре Кавалкантиг биежлэн таньдаг байсан хүмүүсийн сонирхлыг хөдөлгсөн байна. Тэд цөм хамт ял эдэлж байсан нөхрөө алсан алуурч Бенедеттог хэрэгтний ширээнд сууж байгаа гагцхүү харахын тулд яахаас ч буцахгүйгээр байв. Бенедетто үнэн шударгын шүүхийн олз болоогүй ч гэсэн шүүхийн алдааны олз болж байна гэж олон хүн бодож байна. Ноён эцэг Кавалкантиг Парист мэддэг байсан учраас түүнийг хүрч ирээд хүүгээ авран хамгаална гэж зарим нь итгэж байв. Монт Кристотой уулзахдаа өмсөж ирсэн өнөө үлэгт мажар хувцсны тухай хизээж сонсоогүй хүмүүст түүний ихэмсэг гадаад байдал, дайн чирийн шинж, хуучин цагийн дээдсийн хүрээлэнгийн зан харилцаа баггүй сэтгэл төрүүлсэн юм. Ямагт дуугүй байж тоо бодлогод ороогүй цагта үнэхээр ямтан ихсийн дүртэй байсныг үнэн хэрэг дээрээ хүлээх хэрэгтэй. Хэрэгтний өөрийнх нь тухай гэвэл түүний ийдэг зөөлөн, гоо сайхан, өгөөмөр байсныг олон хүн санаж байгаа бөгөөд энэ тохиолдсон явдлыг дайсны ямар нэг хорт явуулаг гэж үзхийг урьдчилан болгож байна. Эд баялаг сайн мууг бүтээх эрхийг олгож хүмүүсийг үзэгдэж дуулдаагүйгээр хүчрэг болгодог ертөнцид хаяа ийм явдал тохиолддог юм. Ийм учраас хүн бүхэн шүүхийн хуралдаанд оргосон гэж байваа. Зарим нь үзэж сонирхож зугаацах, зарим нь энэ тухай хэлэлцэн ярилцахын тулд орохыг хичээж байв. Өглөөний 7 цагаас эхлээд үүдэнд нь хүмүүс бөөгнөрч хуралдаан эхлэхээс 1 цагийн өмнө тусгайлан шилэгдсэн хүмүүс шүүхийн танхим дүүрсэн байна. Томоохон цуудаа хэрэг таслах үед шүүгч нарыг гарч ирэхээс өмнө дэрж байтугай гарч ирснийхэн дараач шүүхийн танхим нь танил нөхөд уулзсан зочдын тал өрөөг санагдуулах бөгөөд суудлаа алдчихаас айхгүй бол бие дээр очиж хэрв хитрхи олон хүн өмгөөлөгч сагдаа нар саад болоод байвал харилцан тохилцноо. Бороо хуртаа дэндүү богинохон зуны дараа хүртээсэн хайр хишиг мэт намрын гайхамшигт сайхан өдрүүд болж байв. Өглөө нь нарыг халахж байсан харуул элбдүүлсэн мэт замхарч дулаан илж 9-р сарын хамгийн сүүлчийн тунгалах сайхан өдрүүдийн нэгийг гээгүүлж байв. Хаанч гэсэн судал бэлхэн байдаг хэвлэлийн хаан Бошин цугларсан олныг дуранддсан. Тэрбээр дөнгөж сая цагдаа өмнө халахлахын оронд ард талдаа зогсохыг итгүүлж чадсан Шаториано Дебре хоёрыг олж харав. Журам сахиулагч хүндтэй хүн өөрийн авхаалжаар сайдын нарийн бичгийн дарга саятан хөрөнгөтөн байгааг тааварлан мэджээ. Тэрбээр ямтан хөршүүдтэй анхаарал тавьж тарьж байтугай Бошин дээр очиж дэмий ярьж хөөрхийг нь зөвшөөрч байрыг нь хамгаалж байхаар амлажээ. Та хоёр бас найзтайгаа уулзах гэж ирээ юу гэж Бошин хэлэхэд тэгэлгүй яах вэ? Манай хонгор найз Чөт граф Италийн ноёд чинь ямар хачин улс вэ гэж Дебре хариулв. Данте өөрийн гэрийн бичгийг эрхэлж ураг төрлөн тэнгэрлэг туульяас гарч ирсэн хүн дээ. Дүүжлүүрийн язгууртнууд гэж Шаторино удаанаар сонжруулан хэлв. Та түүнийг шийтгэгдэн гэж бодож гинөө гэж Дебре Бошноос асуув. Харин би танаас асуумаар байна. Шүүх ямар шүү зам байдалтай байгааг та сайн мэднэ дээ. Сайд хүлээж авсан сүүлчийн уулзалт дээр та даргатай нь уулзсан уу гэж сэтгүүлч асуув. Уулзсан. Тэр танд юу гэж хэлв? Та гайхах болно. Тэгвэл бушуухан хэлээрээ. Би гайхаж үзэлгүй удаж байна. Самба залын гайхамшиг. Хар санааны авраг гэж үзэж байсан Бенедетто бол ердөө л өчүүхэн хулгайч, ялахгүй амтан. Үгснийхэн дараа тархийг нь судлах огт хэрэгцээгүй хүн гэж надад хэлсэн шүү. Гэвч тэр ноёны дүрд нэлээд чадмаг тоглосон шүү дээ гэж Бошин хэлв. Бошин танд л тийм харагдаж байж. Яагад гэвэл та хөөрхийн ноёдыг үзэн яддаг бөгөөд тэднийг аль нэг муу юм гаргахад дандаа баярлдаг шүү дээ. Харин намайг хуурч чадахгүй. Би сүлд тэмдгийг мөрдөн эргэчих ёстой
язгууртны холоос мэдэрдэг юм да. Тэгвэл та түүний ноён хэрэгэмд хизээж итгэж байгаагүй юу? Түүний ноён хэрэгэмд үү? Итгэж байсан. Харин тайд шинж байдалд нь хизээч үгүй шүү. Муугүй хэллээ. Гэвч танаас өөр хүнд тэр яг л ноён байж чадсан. Би сайдуудын зочдын өрөөнд дайралтч л байсан юм. Тараа сайд нар чинь ноёны талаар их ойлгодог байх та гэж Шаторина хэллээ. Товчхон оновчтой байна гэж хэлээд Бошин инээд алдаж үүнийг миний тооцоонд үлдээхийг зөвшөөрнө үү гэв. Эрхэм Бошин та найр тавилт. Би өөрийн бодлыг зохиох үнээр нь танд тавьж өгье гэж Шаторина хариулв. Би хурлын дарагтаа ирсэн байхад та вангийн прокурортой ярилцсан байх ёстой гэж Дебре Бошинд хэлв. Тэгэх болцоогүй байсан юм а. Вильфер хүмүүсээс нуугдаад 7 хоног чинь. Охиных нь үхлэр төгсгөл болсон. Тэр гэр бүлийн хачин үхлийн дараа тэгхэн ч ойлгомжтой хэрэг. Хачин үхлээ. Бошин та юу гэж хэлэх гээд байна? Та үнийг шүүхийн язгууртнуудад хамаатай гэж байгаа юм байлгүй гэж Бошин өрөөс нүдний шилээ нүдэндээ хавчин хിവэр нь тогтоож байхыг хичээн хэлв. Эрхэм та ганц хүний нүдний шил зүүх урлагаараа Дебрэгээс мөнч хол байна гэдгийг хэлэхийг зөвшөөрнө. За элбэ Дебрэ, яаж зүудгийг Бошинд харуулад өгөөч гэж Шаторина хэлв. Тийм ээ, мэдээж хэрэг. Би андуураагүй байна гэж Бошин хэлв. Юу тэрв? Тэр хүүхэн мөн байна. Ямар хүүхэн? Яагав ээ. Яваад өгсөн гэж яриад байсан хүүхэн. Мадемуазель Ижини юу? Босоод ирсэн юм гэж юу? Гэж Шаторина асуув. Үгүй тэр биш. Эхэм. Хадагтай Данглер уу? Үгүй байлгүй. Охиныгоо оргож явсны 10 хоног дээр нөхрийгөө дампуурсны 3 дахь хоног дээр нь ингэж явах гэж юу? Хэмээн Шаторина хэлв. Дебрегийн царай баг зэрэг улааж Бошны харж байсан зүг хараад. За биш л байна. Тэр шигүү гівлүүртэй авгаа гадаадын ихэс дээдсийн хүүхэн ч юм уу эсвэл Кавалканти ноёны ээж байлгүй. Харин Бошнтаа сони юм ярих гэсэн байхаа гэж хэлв. Би юу? Тийм ээ. Та Валентинагийн хачин үхлийн тухай ярьсан шүү дээ. Өө тийм. Харин хатагтай Вильфор яагаад харагдахгүй байна вэ? Хөөх юмтан. Эмнэлэгт эм бэлтгэж байгаа эсвэл өөртөө ч юм уу найз хүүхнүүдтэй уруулын будаг хийж байгаа байх. Тэр хүүхэн энэ зугаацалд жилд 3,000 эку зарцуулдаг юм гин билээ. Нэр нь яагаад харагдахгүй байна вэ? Би түүнийг харж дуртаяа нүд хужирлахсан. Тэр надад их хай тайхан санагддаг юм гэж Дебре хэлв. Би болоо түүнийг тэсвэрлэж чаддаггүй юм гэж Шаторина хэлв. Яагаад тэр билээ? Мэдхгүй. Бид яагаад дурлаж, яагаад үзэн яддаг юм? Тэр хүн надад эвгүй харагддаг учраас түүнд дургүй байдаг юм. Айл эсвэл зүгээр л зөнгөөрөө тэгдэг юм болов уу? Магадгүй. Харин таны ярианд буцчурыг Бошин. Эрхмүүд. Та нар Вильфрийнхаа ингэж элбэг арвин үхээд байгааг бодож үзээгүй гэж юу? Гэж Бошин үргэлж дүүлэн асуухад Шаторина. Элбэг арвин гинэ. Энд чинь муугүй хэлсэн үг байна шүү гэв. Сен Симонд ингэж хэлсэн үг байдаг юм. Баримтанд Вильфорд байна. Тэгэхээр Вильфрийн тухай ярилцъя л. Би найлыг үнэхээр их сонирхож байна. Тэднийх одоо 3 сар гашуудал эмгэнэлээс салахгүй байна. Өөржигдэр хатагтай өөрөө Валентинагийн үхэлтэй холбогдуулж надтай ярьсан гэж Дебре хэлэхэд. Өөрөө гэж хэмбэ? Гэж Шаторина асуув. Мэдэж хэрэг сайдын ихнэр. Уучлаарай. Би сайдынд очдоггүй. Ноёд ээгэл очиг гэж тэгдэг юм гэж Шаторина хэлв. Та дөрөв оч үсэргэж байсан бол одоо гал цахилгаан буулгаж эхэллээ. Биднийг өрөвдөж. Тэгэхгүй бол шин төрсөн Тэнгэрийн ван шиг биднийг үнс болгочихж мэдэн шүү. Дуугүй бай. Харин та нар намайг өрөвдөж буу тохуурхаарай гэж хүсье. Хэмээн Шаторина хэлв. Бошин өөр тийшээ займжуулж гүйцсэн биш үү? Тэр өөрөө тайлбарлаж өгөхийг надаас гуйсан юм гэж би аль түрүү хэлсэн мөлий. Та энэ тухай мэдж байгаа юм а хэлээд өгөөч. Би хатагтаа дамжуулаад хэлье. Тэгэхэр эрхмүүд. Айлт хүн элбэг арвин үхээд байвал тэнд ал уурчин байна гэсэн үг. Элбэг арвин гэж нэрлэж байгаа надад их тааламжтай санагдаж байна гэж Бошин ярив.
Сонсож суугаа хүмүүсийн толгойд ийм санаа орж ирдэг байсан учраас цөм цохих шиг боллоо. Тэгвэл тэр алуурчин чи хэн байх вэ? Гэж тэд асуув. Бяцхан Эдуард. Шатаврино Дебре хоёр инээд алдахад боошин огтхонж зовсон шинжгүйгээр цааш үргэлж дүүлэн. Тийм ээ эрхмүүдээ. Бяцхан Эдуард бол лот хүүхэд. Том хүнээс ялгаагүй алж байна гэв. Энд чинь хошигнолоо. Огт үгүй. Би өчигдөр Вилфрийнхоос явсан нэг зарцыг хөстөн авсан юм. Та нар үнийг анхаараарай. За анхаарлаа. Тэр тэнд байсныхаа горыг гаргах гэж хэмжээ хязгааргүй хиддэг учраас би маргааш түүнийг халж явуулна. Тэр хүүхэд нэг бодистой шил сав олжээ. Тэгээд л дургүйга хүрсэн хүнд түүнээсээ өгчөгдөг байж. Эхлээд эмгэн, өвгөн хоёр. Сэммэрэн дургүйг нь хүргэсэн учраас өнөөх бодисороо 3 туслыг өгчөжээ. 3 туслал хангалттай гэнэ. Дараа нь хонгор жаахан төрөхгүй хүүхдийг хаяа нэг загинчдаг байсан өвгөн аав Нуардагийн зарц үнэнч сайн баарва өртчээ. Хонгор жаахан хүүхэд түүнд өнөөхөөс 3 туслыг өгчөжээ. Дараа нь загиндаггүй боловч жаал хүүхэд өөрөө таарахдаг байсан золгүй Валентинад бас тэр явдал дохи олжээ. Бас 3 туслыг өгчихсөн чинь Валентина бусдын адил эцэс болсон байна. Үлгэр яриха бойл л доо гэж Шатаврино хэлэхэд боошин. Аимшигтай үлгэр байгаа биз гэв. Тэнэг хэрэг гэж Дебре хэлэхэд боошин зурж. Та нар үний имийг олж харахаасаа айж байна. Тэгвэл миний зарц чухамдаа. Маргааш миний зарц байха болох гэж байгаа тэр хүнээс асуугач. Энэ тухай бүхэл гэрээрээ ярьсан гин билээ. Үгүй тэр чинь тэгээд ямар гихч бодсон. Тэр нь хаана байдг юм бэ? Хөөхд түүнийг нуугаад байгаа юм гэн. Хаанаас авсан юм бол? Ээжийнхээ лабораториос авсан юм байх. Тэгвэл түүний ээж нь лабораторидо хор авч байдаг юм уу? Би яаж мэдэх вэ? Намайг Вангийн прокурор шиг байцааж байх шүү. Зөвхөн надад ярьсан имийг нь л давтан хэлж байна. Би дуулсан их булга танд хэллээ шүү дээ. Илүү их юм хийж чадахгүй. Хөөхий тэр зарц айгаад юу ч идэж чадахгүй байж. Энэ ч үнэмшмээргүй зүйл байна. Үгүй дээ найз минь. Үүнд чинь үнэмшмээргүй юм юу ч алга. Өнгөрсөн жил Шэйли гудамжны нэг хүүхэд эгч ах нарыгаа унтаж байхад чихэнд нь зүү шааж зугаацж байсныг санаж байгаа биз дээ. Одоо цагийн хүүхэд гэдэг чинь наснаасаа илүү хөгжчихсэн байдаг болжээ. Та өөрийнхөө хэлж байгаа нэг ч үгэнд итгэхгүй байгаа гэж мөрийцгүү гэж Шатаврино хэлснэ. Монте-Кристогүн харагдахгүй байх чинь тэрийн нэрээгүй юм байх та гэл. Тэр чинь сатгалтсан хүн. Энд үзэгдэх нь түүнд эвгүй санагдах байлгүй. 2 кавалканти түүнийг дөнгөчгсөн юм чинь. Тэд түүн дээр хуурамч зээлгийн тасалбартаа ирж ноён хэрэг минхээ хүчээр 100,000 франкийг нь алдуулчихсан гэж ярилцаж байна. Ингээд морил ямар байгаа вэ? Гэж боошин Шатавриногоос асуув. Би тэдний 3 удаа орсон. Түүний тухай сурах чимээ байхгүй байсан. Гэвч түүний төлөө сэтгэл зовхгүй байгаа бололтой. Бас л 3 хоног түүнтэй уулзаагүй гэсэн ч тэр үүнд ямар ч юм тохиолдоогүй гэж итгэж байна гэж хэлж байна билээ. Гэж Шатаврино хэлв. Өө тийм. Монте-Кристогүн энд ирж чадахгүй гэж боошин хэлв. Яагаад тэрв? Яагаад гэвэл тэр өөрөө энэ явдалд оролцож байгаа юм. Тэр бас хүн алчсан хэрэг үү? Гэж Дебре асуув. Үгүй. Харин түүнийг алах гэсэн байна билээ. Тэр хүндэт кадрусыг Монте-Кристогийнхоос гарч яваад найз нөхөртөө алагдсан юм бил. Тэгээд гүнгийн гэрээс өнөөх зурвастай нүгэлт хантаа золдож гэрэлтийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй өнгөрсөн шүү дээ. Та нар тэр хантаазыг харав уу? Тэр ширээн дээр нэр цус болчихсон хэвдэж байгаа. Эдмүрийн баримт. Харж байна. Чимээгүй эрхмүүдээ эхэллээ. Байр байранда. Танхим дотор хүмүүс их л чимээтэйгэр хөдөлцгөө лөө. Цагдаа хоолойгоо огцом засаж өөрийн өмгөөлөд байгаа хүмүүсийг дуутахад хаалгаар орж ирсэн шүүхийн түшмэл Бомаршегийн үеэс эхлэн хэрэглэх болсон хахир дугаар шүүх орж ирлээ гэж мэдэгдэв. Ялын төлөвлөг. Намгүн байдлын дунд шүүгчд суул. Эргний төлөөлөгчд байр эзлэв. Олны анхаарал тэрч байтугай олны бахархлыг төрүүлсэн гэж хэлмээр
Вильфор танхим өөд тайван хараад сандал дээрээ суув. Эцгийн үе гашуу огт хончилрэн гарахгүй байгаа. Түүний ширүүн гайхамшиггүй царайг хүмүүс гайхан харж байв. Хүний осны мэдрэхүү сэтгэл гэдгийг мэддэггүй. Энэ хүнийг харахад бараг айдас хүргэнэ. Хэрэгтнийг оруулаа гэж дарга хэлв. Хүмүүс энэ үгийг сонсоод Бенедеттог оруулж ирэх хаалгууд харцгаав. Удалгүй хаалга нэгдэж хэрэгтэн орж ирвэ. Хэрэгтэн хүн бүхэнд нэг янзын сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд хэнч түүний царайны байдалд хуурцсангүй. Сэтгэл нь гүнээд онсолж зүрхэнд нь цус хуран царайн зэвх ийрсэн шинж тэмдэг байхгүй байв. Нэг гараа бүрх малгай дээрээ тавьж нөгөөг нь цагаан гантаасныхаа халаас руу шургуулж айн чичрэхгүй явна. Нүдэн тайван тэрч байтугай гялалзаж байваа. Дөнгөж хаалгаар орж ирмэгцээ дахин дотор сууж байгаа хүмүүс шүүгч нар шүүхийн даргууд харснаа. Ялангуяа Вангийн прокурорыг илүү удаан харлаа. Андретэй хамт түүний өмгөөлөгч болох. Андре огт ач холбогдолгүй гэж үзсэн учраас ийм аар саримаар оролдохыг хүсээгүй ажээ. Яллагдах гэж байгаа хүнээсээ 100 дахин илүү сандарч твдсэн нүүр нь бол айсан шар царайтай залуу суув. Шүүхийн дарга Вильфрийн уран чадварлаг цөхөршгүй үзгээр бичигдсэн ялын төлөвлөгөө уншиж танилцуулахыг хүслээ. Өөр хинт ч гэсэн зөөртэй залхуу гүрмээр удаанаар унших үед хүмүүсийн анхаарал энэ шалгалтыг сэргэлэн цовоо өнгөрүүлж байгаа Андре дээр татагдсан байна. Вильфр хизээч юм товч тодорхой уран үгтэй байгаагүй байж мэдх юм аа. Ялт хэргийг хамгийн хурц тод өнгөөр дүрслэн гаргажээ. Ялтны бүх өнгөрсөн явдал түүний дотоод шинж чанар айжмаар өөрчлөгдсөн. Бага наснасаа дэс дараатай хийсэн гэмт хэрэгүүдийг хүний амьдрал ба ухаан санааг уудлан гаргаж чадах тэр их хүчээр Вангийн прокурорын дээд ухаанаар тов тодорхойгоор дүрслэн харуулжээ. Бенедетто хуулиар шийдгэж тогтоол гаргахаас өмнө зөвхөн энэ уншсан ялын төлөвлөгөөгөөр олонний нүдний өмнө эргэлт буцалтгүй устгагдах ажээ. Дараагаар тусаж байгаа аимшигт ялд Андре өчүүхэнж гайхарсан шинжгүй байв. Вильфр олон жил хэрэгтнүүдэд хийсэн сэтгхүүн ажиглалтаа хийж байгаа бололт түүнөөд байн харж хичнээн ширтвч Андрегийн зовхийг буулгаж чадсангүй. Ялын төлөвлөгөөг уншиж төгслөө. Яллагдагч таны нэр овог хэн гэдэг гэж гурлын дарга асуув. Андре босож уучлаарай эрхэм дарга гэж тод чанга дуугаар хэлээд та намайг хариулахад төвөгтэй байдлаар асуулт тавих гэж байх шиг байна. Би ердийн хэрэгтнүүдээс ангид үзэгдэх хүн болохоо удахгүй нотлон харуулах байх гэж бодож байгаа бөгөөд ингэж нотлон харуулж чадна. Өөр дэс дараа барьж хариулахыг та надад зөвшөөрнө үү? Тэгвэл би бүх асуултад хариулах болно гэв. Дарга иргэний төлөөлөгчд өөд харахад цаадуул нь Вангийн прокурор өөд харлаа. Сонирхон цугларгасад гайхаж хоцорлоо. Гэвч энэ Андрегийн сэтгэлийг зовоосонгүй. Та хэдэн настай вэ? Энэ асуултад та хариулах уу? Гэж дарга асуув. Өөнд ч тэр, бусд нь ч тэр ээлжийг нь ирэхээр хариулна. Та хэдэн настай вэ? Гэж шүүгч давтан асуув. Би 21 настай. Чухамдаа гэвэл би 1817 оны 9-р сарын 27-оос 28-нд шилжих шөнө төрсэн учраас хэдхэн хоногийн дараа 21 нас хүрнэ. Ямар нэгэн бичиж суусан Вильфр энэ үгийг сонсоод толгойгоо өндийлгэв. Та хаан төрсөн ба? Гэж дарга цаашаа суухад Парисын ойролцоох отелд гэж Бенедетто хариулв. Вильфр хоёр дахь удаага Бенедеттод харж мангасын долгоо үдсэн юм шиг царайн зэвхэл. Бенедеттогийн тухайд гэвэл нарийн торгон алчуурын булангаар уруулаа хээнцэрхэн арчиж байваа. Таны мэргэжил юу? Гэж дарга асуухад Андре ажигч үгүй байдлаар эхлээд хуурч овлож дараа нь хулгайлж явснаа. Саяхнаас хүн алсан гэж хариулв. Дургуйцах гайхах чимээ танхим сонстов. Шүүгчд гайхан бие өөдөө харж эргний төлөөлөгчд дээдсийн хүрээлэнгийн хүнээс ийм ич гүүр сонж өөргүй гарсанд дургуйцаж байв. Вильфр гараараа тухай хэлбэв. Түүний зэвхий царай нь хүрэмтэж бараагаад ирэв. Тэгснэ гинэт босож ийш тийшээ харав. Амьсгаан давхцаж байх шинжтэй. Эрхэм Вангийн прокурор та ямар нэг юм ирээ юу? Гэж Бенедетто маш илтгэр инээмсэглэн асуув.
Вэлфор түүнд юу ч дуугарсангүй. Дахин сандал дээрээ суув. Чухамдаа сандал дээрээ унчих ба. Яллагдагч та одоо нэрээ хэлэх юм биш биз? Та өөрийнхөө мэрэгжил гэж нэрлсэн хэрэгүүдээ ичгүүргүйгээр тоочин шүүхийн өмнө түүгээрээ бардамсан явдлыг чинь шүүх, зан суртахуун ба хүнийг хүндэтгэх ёсны төлөө хатуу зэмлэж байна. Та бүх алдар цолоор нэрээ урьдчилан чимэглэх гээд ийхүү санаатайгаар шууд хэлээгүй байсан биз? Гэж хурлын дарга асуув. Ямар гайхалтай вэ? Эрхэм дарга гэж Бенедетто дуулууртай бөгөөд хүндэтгэлтэйгээр хэлээд та миний санааг яасан мэргэн тав. Би яг л ийм зоригтойгоор суултын дэс тарааг өөрчлөхийг хүссэн юм гэв. Хүмүүсийн гайхах нь хэмжээнээсээ хэдэрлээ. Яллагдагчийн үгэнд бардамнан бахархах ичгүүр сонжуургүй шинж үгүй байв. Энэ хар үүлний гүн дотроос аянга цахилгаан нэргэх нь гэж догдосон хүмүүс мэдэрч байв. Тэгэхээр таны нэр хэн гэдэг вэ? Гэж даргаасав. Би нэрээ мэдэхгүй болохоор танд тэгж хэлж чадахгүй нэ. Харин би эцгийнхээ нэрийг мэднэ. Тэгэхээр энэ нэрийг л хэлж чадна. Вэлфрийн нүд бүрэлцэж нүүр дээгүүр нь хөлс цовон гараараа бичиг цаасаа ийш тийш болгоно. Тэгвэл та эцгийнхээ нэрийг хэлэлтэй. Гэж дарга хэлв. Том танхим догт ийм чимээ нэргүй болж хүмүүс цөм амьсгаа даран чагна. Миний эцэг болоо. Вангийн прокурор гэж Андре тайван хариуллаа. Вангийн прокурор гинэ гэж дарга Вэлфрийн өөрчлөгдсөн царайг ажиглалгүйгээр гайхаж асуув. Тийм ээ. Та түүнийг мэдэх гэж хүссэн болохоор би хэлж өгье. Түүнийг Вэлфор гэдэг юм. Шүүхийн хурлыг хүндэтгэн бие барьж байсан хүмүүсийн дургүйцэл хүн бүрийн амнаас салхи шуурган мэд гарч ирлээ. Тэрч байтугай шүүгч нарч өөрсдөө дургүйдсэн хүмүүсийг намдаах гэж бодсонгүй. Ямар нэгэн бодлон үүсэх цагт олны дундаас тодроод ирдэг базаахгүйхэн улсын хашгиралтаа хараал зөвхөл ажиггүй сууж байгаа Бенедеттог занаж чичлэх нь 5% хэртэй үргэлжлэв бай. Олны дундаас шүүгэн дунд даргын дуу сонсдож яллагдагч та шүүх хурлыг доромжиж байна да. Манай завхарч задарсан үед ч гэсэн зэрэгцүүлэх юмгүй хэтэрхий эвдэрсэн зан суртахууныг та үзүүллээ гэв. Зөөлөн сандалтаа шигдсэн бангийн прокурорын дэргэд 10 хүн бэгцгэнэж үнэнч шудрах сэтгэл зовж байгаагаа илэрхийлэн түүнийг тайвшруулж сэргэж байв. Танхим дотор чимээ нэргүй байдал дахин тогтож эхэлсэн боловч нэг болонд хүмүүс сандарч тавьдсан хэвэр. Нэг хүүхэн ухаан алтан оочжээ гэж ярьцгааж байв. Түүнд давс өнөртүүлж ухаан оруулжээ. Андре шууган үүмэний дунд цугларгасад өөд эргэн харж инээмсэглэв. Дараа нь урт сандлын царсан дүршлэг дээр хэмцэр маягаар тулан зогсоод эрхмүүд би шүүх ба энэ хүндэт хуралдааныг үймэлэх гэж бодоогүйг минь тэнгэр хараг. Надаас хэдэн настай вэ гэж асуулаа. Би хэллээ. Намайг хаан төрсөн бэ гэж асуухад нь би хариуллаа. Миний нэрийг асуулаа. Би тэр асуултад нь хариулж чадахгүй. Яагаад гэвэл миний эцэг их хоёр намайг хайчихсан юм. Харин би эцгийнхээ нэрийг мэддэг юм. Миний эцгийг Вэлфор гэдэг гэж давтан хэлж чадна. Бас үүнийг нотолж өгөхөд бэлхэн бай гэв. Яллагдагчийн дууны өнгө гойд итгэлтэй аргагүй үнэмшмээр байсны учраас олны шуугаа намдаж чимээ нэргүй болчихвоо. Бүх хүн бангийн прокурор өд харлаа. Вэлфор амин гарсан мэт үг дуугч үгүй хөдлөхгүйсэн. Эрхмүүд би өөрийн хэлсэн үгийг тайлбарлаж батлах ёстой гэж Андре үргэлжлүүлэн хэлв. Гэвч та мөрдөн байцаалтын үед өөрийгөө Бенедетто гэдэг Корст төрсэн өнчин хүүхэд гэж хэлсэн шүү дээ гэж дарга уурлан хэлэхэд залуу хүү. Би мөрдөн байцаалтын үед хэрэгтэй гэж үзсэн юм а хэлсэн. Харин би нууцаа дэлгэрэнгүй илчлэн гаргахад ямар нэг юм саад болохыг хүсээгүй. Ийм саад зайлшгүй болох байсан юм гэв. Тэгэхээр би давтан хэлье. Би 1817 оны 9-р сарын 27-28-ны шөнө отелд төрсөн. Би бол бангийн прокурор Дэ Вэлфрийн хүү. Хэрв та нар тодорхой мэдье гэж байгаа бол би бүгдийг хэлэмцсэн. Би Фонтен гудамжны 27 дугаар байшингийн 2 дугаар давхарт улаан додортой тасалгаанд төрсөн юм. Миний эцэг намайг гар дээр өргөж аваад өгчгсөн хүүхэд байна гэж хэлээд Эн гэдэг нэрийн үсгтээ даавуунд орож цэцэрлэг даваачиж амьдаар минь булчихсан юм гэв. Яллагдагчийн итгэл улам нэмэгдэхийн хамт Вэлфрийн сандарч твтгэх нь улам их болж байгааг
цугларсан олон харж шуугилдлаа. Та энэ тодорхой зүйлийг хаанаас мэдсэн юм? Гэж дарга асуув. Эрхэм дарга минь, одоохон хэлж өгье. Эцэг минь намайг болсон цэцэрлэг дотор тэршин түүнийг үзэн ядаж өшөөг авах гэж хэдийнээс дагаж мүшгэж явсан нэг корс хүн байжээ. Тэр хүн бутны цаана угдаад миний эцэг хайрцагтай юм газар ухан болохыг хараад тэр доор нь түүнийг хутгалжээ. Дараа нь хайрцаг дотор эрдэнэс болсон байж магадгүй гэж түүнийг нь ухаж намайг амьд байхад минь олж авсан юм. Тэгээд тэр хүн намайг асрамжийн газар аваачиж өгөхөд 57 дугаар дээр бүртгэн авчээ. 3 сарын дараа түүний дүү хүүхэн намайг авах гэж Ролиамаас Парис төрж миний хүү гэж хэлээд аваад явжээ. Өтөө их төрөөд Корс төссөний минь учир эндэ. Олон хүний догдолсон амьсгалын чимээ дуулдахгүй байсан бол танхим хоосон байна гэж хэлж болох тийм чимээ аниргүй байв. Цааш нь гэж дарга хэлэхэд Бенедетто үргэлжлүүлэн. Бэдгээр надад хайртай сайн сэтгэлд хүмүүсийн дэргэд жаргалтай амьдарч болох байсан боловч өргөн авсан ихийнхээ хүмүүжүүлийг их оролдлогоос төрөлхийн өөдгүй зам минь дээр гарч хормоо санаатай өсөж сүүлдээ гэмт хэрэг хийжээ. Нэгэн удаа би намайг тэнгэрийн хорон муу санаатай ийм хол заяатайгаар бүтээснийг хараан зүхэж байтал өргөж авсан эцэг минь надад золгүй амт минь тэнгэрийг бүү харааж зүх. Тэнгэр чамайг ингэж бүтээсэн биш. Харин чиний эцэг гин буруутай юм. Эцэг чинь чамайг хэрэг үхвэл тамд дарчлах. Аз болж амьд гарвал өлсгөлэн гуйламжлалд учирч байхаар болгожээ гэж хэлсэн юм. Түүнээс хойш би тэнгэрийг харааж зүгхээ болж эцгээ харааж зүгхээ болсон юм а. Тийм учраас би эрхэм дарга таны уурыг хүргэж энэ хүндэт хурлынхны сэтгэлийг донсолгосон тэр зүйлийг хэлсэн билээ. Хэрэв миний үүнийг дахиад шин гэмт хэрэг гэж үзвэл намайг цээрлүүлэн шийдэхэрэ. Харин би төрсөн өдрөөсөө эхлэн ийм гашуун зовлонтой хувь заяатай хүн явснаа. Та нарт итгүүлж чадвал намайг өрөвдөж хайрлаарай гэв. Таны ээж чинь хэн бэ? Гэж дарга асуув. Ээж минь намайг үгсэн гэж бодож ирсэн. Тийм учраас миний өмнө ямар ч буруугүй. Би ихэнх нэрийг мэдхийг хүсээгүй. Тийм учраас мэдэхгүй. Дөнгөж ухаан ороод байсан үл танигдах хүүхний сууж байсан болон гашгирах дуу сонсдож дараа нь цөрхрөн уйлав. Тэр хүүхэн ухаан алдаж унсан тул түүнийг танхимаас гаргав. Бүсгүй өргөхөд нүрийг нь халахсан шигүү гэвлэр унаж дэрэгдэн байсан хүмүүс хадагтай данглар байхыг танилаа. Вэлфор хэдий зүдэрч тарчлан чихэн шөөгөн тархин дотор нэлдэв ийм бодол уймран байсан боловч хадагтайг таньж бостоо. Нодлогоо хэрэгтэй гэж дарга хэлээд яллагдагчаа. Энэ балмад дайралт чинь хамгийн гарцаагүй баримтуудаар нотлогдсон байх ёстой гэв. Та нотлогоо шаардаж байгаа хэрэггүй гэж Бенедетто тохуурсан маягтай асуув. Тийм ээ. Та эрхэм Вильфред харал та. Танд одоо өөр нотлогоо хэрэг байна уу? Шефтэн харж байгаа олон нүдний хүндэт аралтын дор гайхан гуйвалзаж байгаа Вангийн прокурорууд танхим сууж байсан бүх хүмүүс харлаа. Үүс нь ард зайч нүрээ хумсаараа урчихсан байна. Хүмүүс дөнгөнөлдөд явчих ба. Аава. Надаас нотлогоо шаардж байна. Би тэр нотлогоог нь гаргаж өгөх үү гэж Бенедетто хэлэхэд хэрэггүй. Энэ илүү ажил гэж Вильфор сөөнг дуугаар бовтнов. Юу илүү хэрэг гэж та юу гэх гээ гэж дарга дуулахад Вангийн прокурор намайг хачиж байгаа үхлийн багнаас мултрах гэж оролдоод дэмий хэрэг болно. Би цээрлүүлэгч тэнгэрийн гарт орлоо. Баримт нотлохоо хэрэггүй. Энэ хүний хэлсэн бүхэн үнэн гэж хэллээ. Байгалийн их суйрлийн өмнөх шиг оройны ус өрвийн зэвүүн тагчиг байдал бүхний сэтгэлийг барайлган хүйт оргуулва. Яала гэж эрхэмдээ Вильфор та хий үзэгдэлд хууртаж байна. Ухаан санаа тань төөрөлдөв үү? Иймэрхүү аимшигт яла гэнэт тулгахад таны балмагдсан тань ойлгомжтой байна. Сэхэ орооч та гэж дарга дуулахад Вангийн прокурор толгой сэгсэрч хумхаа өвчнөд автсан мэт шүтэн дагчин царай нь хувхай цагаан боллоо. Эрхэм дарга ухаан саруул байна. Харин зөвхөн бэйл зовж байна. Энэ хүний намайг буруутгаж байгаа бүхэнд би буруутайгаа хүлээж байна. Би гэртээ харж намайг залгамжлан авах Вангийн прокурорын шийдвэрийг хүлээн сууя. Гэсэн энэ үгийг Вильфор аяархан хэлээд говьсхийн үүд чиглэн алхахад
үүдний жижүүр сурсан зангаараа хаалга нээж өгвөө. Энэхүү аимшигтайгаар ижлэгдсэн болон түүнээс баггүй аимшигтайгаар хэрэгэ хүлээн Парисын дээдсийн хүрээлэн 2-7 хоногийн турш дүгшүүлсэн нууц явдал эмгэнэлтэйгээр тайлагдсан сэтгэл нь донсолсон танхим чэв чимээгүй байв. Амьдралд ээдрээтэй бодлонтой явдал үгүй гэж ярьцхан шүү. Ингэж боошин хэлэхэд шаатаар юм. Тийм ээ. Ер нь би генерал Морсер шиг өөрийгөө төгсгөл болгохыг дээр гэж үзэж байна. Бухамдаа сум зоон гэдэг бол ийм муухай болорсноос хамаагүй таатай хэрэг гэв. Ялгаагүй л эн чинь алж байгаа юм гэж боошин хэлэхэд дээбрээ. Би охинтой суух гэж бодож байсан гэж. Хөөхий охин үхсэн сайн болчтой гэв. Шүүхийн хуралдаан хаалаа. Энэ хэрэг дараагийн хуралдаан болтол хойшлогдлоо. Өөр хүн томилогдож өөр мөрдөн байцаалт явагдана гэж дарга хэлв. Цугларсан олны нүдэнд ихээ дээшилж ихэлсэн Андрей өнөөх тайван байдлаараа танхимаас гарч одоход харгалзаж байсан цагдаа өөрийн ирэхгүй түүнд хүндэтгэлийг үзүүлв. Дээбрээ цагдаагийн гарт алтан зоо сатгуулж "Хонгор минь, та өнийг юу гэж хэлэх вэ?" гэхэд цаатах нь "Зөөлрүүлэх учир шалтгаан гэж үздэг юм" хэмээн хариуллаа. Гэмээ цагаат гасна. Вэлфрийг хаалгууд алхахад хүмүүс зам тавьж өгч байгаа. Асар их үе гашуу бүхэн хүндэтгэл дөрүүлдэг бөгөөд хамгийн халуун ширэн үед ч гэсэн засарч залруулж болшгүй гай зовлон дох яолдсон хүнийг эхний хоронд өрөвддөггүй байсан удаа ерөөгүй билээ. Уурсаж улайсан олон үзэн ядсан хүнээ алчч мэднэ. Гэхдээ хүмүүс тэрхүү золгүй амтныг гэмт хэрэг хийсэн байлаж гэлсэн алах ял заагдахт нь доромжилж байсан явдал ховор юм. Вэлфер өөртөө ял оноогоод сонирхогч олон цагдаа шүүхийн түшмэдийн дундуур зовлон ганцралтаа хамгаалагдсан өнгөрч гарлаа. Хүмүүс зөвхөн сэрх үеигээр мэдрэхээс биш оюун ухаанаар авч чадахгүй тийм эмгэнэлт явдал бас байдаг. Тэгэхэд л хамгийн тачаангүй хамгийн үнэн голоосоо хашгирч чадсан хүн л агуу их яруу найрагч болно. Энэ хашгирах дуу нь олны дунд бүхэл бүтэн тууж болдог бөгөөд олон нь дүүнд хангагдаж үнэн мөний дуу гарахт нь гүйцэд хангагдсан гэж үзэх нь зүй ёсны хэрэг юм. Гэвч Вэлфер шүүхийн хурлаас гарахдаа оюу мэдрэл нь зогсон болж халууран оволцож мэдрэлийн судас бүр нь гүрийж зовлонд биеийнх нь хэсэг бүрийг тарчилгаж байсныг гаргаж бичихэд барихгүй зэ. Вэлфер зөвхөн дадал заншлынхаа хүчээр л үүд хүрл. Тэр мөрнөөсөө шүүгч ямбны хувцсыг молтлон авч хайл. Тэгэхдээ ёсыг бодож тэгсэнгүй. Несагийн зовирт хувцс шиг мөрөн дээр нь хүнд дарамт болж байсан учраас авч хайжээ. Говьлын явсаар Дофений хашаа хүрч суйх тэрэг олж хөдчөө сэрээгэд хаалгыг нь өөрөө онгойлгоод Сент Онорын зүг зааж орхиод суудал дээр унчихл. Мордгөллөө. Төвний барьж босгосон амьдрал нь аимшигтай хүн дээр сүйрэн унлаа. Энэхүү нурсан амьдралдаа дарагдчихъя. Үүний урушгийг нь өрчлөн харж хэмжиж үзээгүй зөвхөн мэдэрч байв. Цагаан дагарсан алуурчин өөрийн сайн мэдих хуулийн зүйл ангийг боддог шиг хуулийн үг үсгийг бодсонгүй. Зөвхөн тэнгэрэл түүнд бодогдохаж. Тэнгэр минь гэж амандаа өглөн. Энэ аимшигт сүйрлэн зөвхөн тэнгэрийн гараар хийгдсэн болохыг харжээ. Суйх тэрэг түргэн давхина. Вэлфер ард талынхаа түшилгийг налахад ямар нэг юм нухлаа. Гараараа тэмдрээд үзсэн чинь хаалагтай Вэлферийн мартаж оргисон дэвүүр түшлэг нуруу хоёрынх нь хооронд дээглэж байжээ. Дэвүүрийг хараад нэг юм санагджээ. Вэлфер их нарийнхээ тухай бодов. Тэгээд зүрхэнд нь халуун төмөр шаасан юм шиг гиншив. Зөвхөн ганц өөрийнхөө золгүй явдлын тухай бодож байтал гэнэт түүнээс нь баггүй аимшигт явдал нүднийх нь өмнө болсон иржээ. Түүний эхнэр санагджээ. Тэр дөнгөж саяхан эхнэрийнхээ өмнө хэлбэршгүй шүүгч хүн зогсож байгаад үхэх ял заажээ. Вэлферийн хэргүй тунгалах сайн сайхан үеэлэр сүрдүүлж айлгсанд ичиж зовон нүглээ намжилж байсан тэр хүүхэн хэмжээ хязгааргүй юм эрх мэдлийн өмнө үхэх гэж бэлтгэж байсан ч байж болох юм. Вэлфер түүнийг ялснаас хойш бүтэн цаг өнгөрчээ. Тэр хүүхэн энэ үед өөрийн бүх гэмт хэргийг санаж, өршөөн хайрлахыг тэнгэрээс гүйж загтал бичиж, өөрийн шүүгчээс
амнасаа уучлахыг хүсэж байж таар. Вэлфорын сэтгэл түгшин гялгар торгон дээрээ тогтож ятан бүдэг нэр гиншин. Хөөр хийбсгүй. Ганцхан надад л хавьдаж ойртсон учраас хэрэгтэн болж байгаа юм. Бэ гэдэг тэр чигээрээ гэмт хэрэгтэн юм. Энэ маань тэдэнд хижиг тахал шиг халдварлажээ. Тэгэхэд би түүнийг цээрлүүлж байдаг. Би түүнд нүглээ наманчилж өөх гэж зүрхлэн хэлж байдаг. Би дээ. Үгүй тэр амьдрах ёстой. Надтай хамт явах болно. Бид нуугдна. Бид Францыг орхин явж дэвэн дэлхийг хэрн тэнэ. Би түүнд заазын эндрийн тухай хэлсэн. Агуу тэнгэр минь би нүгийг яаж зүрхлэн хэлэвэ? Нам айгч бас заазын эндэр хүлээж байгаа юм бэ. Бид нуугднаа. Би түүнд бүгдийг хэлж бурууга хүлээ. Өдөр бүр би мөн л тийм хэрэгтэн гэж давтан хэлж байна. Бармаг ой хоёрын холбоо гихч болог. Нөхөртөө тэнцэх их нар юм. Тэр амьдрах ёстой. Хийсэн муу хорт үйл нь минийхийн өмнө бүдгэрэх ёстой. Гэж дуалд. Тэгээд Вэлфор Суих тэрэгнийхээ урд шилийг ухасхийн онгойлгож бошоол гэж муугаагаар дуугарсанд хөдөж суудал дээрээ өндөсгийж айсан морд гэрийн зүг салхин мэт давхилдва. Тэр хөөхөн амьдрах ёстой. Нүглээ намынчилж миний хөөрхий хүүг хүмүүжүүлэх ёстой. Энэ ганцаараа тэр төмөр мэд өвгний хамт миний гэр бүлд тогтоолцсон үхлийг даван туулсан юм. Хадагтай хүүдээ их хайртай. Түүний төлөө гэмт хэрэг хийсэн хэрэг. Хүүхдэд хайрлагч бүсгүй зүрх сэтгэлд хизээж идэглийг алдаж болохгүй. Тэр нүглээ намжлаг хэнч түүнийг ялтан хэрэгтэн гэж мэдэхгүй. Миний гэрт хийгдэж дээдсийн хүрээлэнд шивэр авир ярилцаж байгаа хэрэг аяндаа мартагдана. Хэрэг мартахыг хүсэхгүй хүн гарвал бурууг нь би өөртөө хүлээнэ. 1 2 3-аар илүү дутуу байх нь ямар хамаа байх вэ? Эхнэр маань манай бүх алт мөнгө ялангуяа хүүг аваад бидний энэ унчхад бэлхэн байгаа газрын гаваас зайлан аваг. Тэр амьдрах хүүдээ хязгааргүй хайртай болохоор аз жаргалтай байх болно. Хүүтэйгээ хамт үлдэг. Би буян хийж байна. Үүнээс болоод сэтгэл оюун минь хөнгөрлөө. Хэмээн Вэлфор үглэн байна. Тэгээд банкын прокурор чөлөөтэйгээр амсгалав. Суих тэр гэрийн гадаа зогслоо. Вэлфор гişгүүр дээрээс шат руу шууд үсрэн бууж зарцнаар нь түргэн эргээд ирсэнд гайхан байхыг харва. Түүнээс өөр юу ч тэдний царайд харагдсангүй. Хэнэнт ч түүнтэй ярьсангүй. Заншсан ёсоор түүнд зам тавьж өгөв. Тэр Нуартагийн тасалгааны хажуугаар өнгөрч дутуу хаалттай хаалгаар нь 2 хүний дүрс хараад эцэг дээрээ хэн ирснийг ч анзаарсангүй. Төгссөн сэтгэл нь түүнийг тууж явлаа. Тэгээд эхнэр ба Валентинагийн хоосон тасалгаа руу гарсан бяцхан шатаар дээш өгсөж явахдаа энд ч хуучнараа байх шиг байна гэж бодов. Далбар дээр хаалгыг хаачгаад хэнч бүү орж ирэг. Би түүнтэй хоёулахнаа ярьж бурууга хүлээн бүх учрыг ярина гэж хэллээ. Тэгээд хаалга руу очиж болор бариулаас нь барьж татвал хаалга нэгтэл. Төгчээгүй байна. Сайн ёрдоо гэж бодоод үдэш болоход Эдуардын орыг засаж өгдөг бяцхан зочдын өрөөнд оров. Жаал хүү байртай сургуульд суралцдаг боловч орой бүр гэртээ ирдэг ажи. Эхн хүүгээсээ ямар ч байсан салах дургүй байв. Вэлфор тасалгааг эргцүүлэн хараад хэн чалга лав онцлогынхаа өрөөнд байгаа байх гэж хэлээд үүд рүү ухасхив. Гэтэл хаалга түгжээтэй байв. Хамаг бэйн салганаж Элойза гэж хашгирв. Мэгүн сандал хөдөлгөх шиг түүнд санагджээ. Элойза гэж дахин хашгирв. Хэмбэ гэх эхнэр инхэн дуугар. Энд урдынхаасаа сулхан байх шиг түүнд санагджээ. Онгойлго би байна гэж Вэлфор хэлв. Вэлфор хэдийгээр ингэж тушааж түгшсэн дуугаар хэлсэн боловч хэнч тайлж өгсөнгүй. Вэлфор хөлөөрөө хаалга өшгөлвөө. Хадагтай Вэлфор босгон дээр хачин өөрчлөгдчихсөн зэвхий царайтай болцоход хөдөлгөөнгүй амар гөлөрсөн үдээр нөхөр өөдөө харж зогсно. Элойза таяа хэлээч гэж асуув. Тэгэхэд хадагтай хөшиж цусгүй болсон гараа дүүн өөд сунгаад эрхэм таны тушаасан бүгдийг нь биелүүлсэн гэж бүдэг дугаар хэлээд та өөр бас яах гэв.
Ингэж хэлээд хүүхэн хадуураар цавжигдсан юм шиг хэвсэн дээр унлаа. Вэлфор түүнөө тухасгийн гараас нь барьж авав. Энэ гар алтан бөглөөтэй жижиг болор шил атхан татвагнан байв. Хадагтай Вэлфор өгчихсэн байваа. Вэлфор айж ухаан алдан хүүрээс нүд салгалгүй гэдрэг ухарлаа. Эдвард, миний хүү хаан байна гэж хашгираад тасалгаанаас гүйн гарч Эдвард гэж дуу алдан яв. Аимшигтай муухайгаар хашгирсан учраас тал талаас зарцнаар гүйлдэн ирвэ. Миний хүү хаан байна. Түүнийг аваад яв. Бүү хараг гэж Вэлфор хэллээ. Эдвардаг доор алга байна билээ гэж хя хариуллаа. Цэцэрлэгт байх ёстой. Хойноос нь гүйгээрэй. Үгүй эзэнтэн минь. Хадагтай Вэлфор хагас цагийн өмнө түүнийг дуудаж аваачсан. Эдвард тийш ороод эргэж гарч ирээгүй. Вэлфорын духан дээр мөс шиг гүйтэн хөс гарч хөл нь гоёвлон толгойд нь элдвийн бодогдлоо. Түүн дээр орсон гинэ гэж шивгнээд нэг гараараа тухай арчиж нөгөө гараараа хан түшин яаран эргэж явв. Өнөөх тасалгаанд орж золгүй хүүхний биеийг дахин харах ёстой болжээ. Тэрбээр Эдвардыг дуудаж авс болсон энэ тасалгааны чимээнэргүй байдлыг эвдэх хэрэгтэй бол. Энд үг дуурна гэдэг бол булшны намгүн байдлыг эвдэн гэсэн үг. Хэрн эргэлдэж өгөхгүй гэдгийг Вэлфор мэдэрлээ. Эдвард гэж дуудавч ямар ч хариу дуугарсан. Ээж дээр ороод эргэж гарч ирээгүй хүүхэд минь хайчив гэж бодоод Вэлфор ураг шалхлаа. Хүүгийн байж болох өрөөний үүдний өмнө гадагтай Вэлфорын хүүр хэвтэж байна. Энэ хүүр үүдийг нь мансан мэдээжээ. Харсаар байгаа нүд ангайсан уруул дээр нь учир тайхан инээмсэглэл тодрон байна. Өргөсөн хөшигний заа талд төгөлдөр баян хуур хөгжмийн хөл хөх атлас бүтээлэгтэй зөөлөн сандлын булан харагдаж байна. Вэлфор бас хэд алхаж урт зөөлөн сандал дээр хүүгээ хэвтэж байхыг харваа. Хүүхэд унтаж байгаа бололтой. Хөөрхийн амтанд баяр хөөр төрж зовж зүдэрч байсан харанхуй тамд нь гэрэл гэгээ тусах шиг болов. Тэрбээр хүүр дээгүр алхан орж хүүхдээ өргөн авч холын газар гүйн одох гэж боджээ. Энэ бол соёлжсан хүний дөрөв зүүлэгч эхэмсэг замтай урдын Вэлфор биш. Энэ бол өвглийн шарх олж аимшиг тамаа эцсийн удаа хумхин шүдэ хух татаж байгаа бар болсон байна. Тэр удаа атгах сэжгээс бус харин хээ үзэгдлээ сайх болжээ. Тэгээд гэдрэг ухраад гал дээгүр харааж байгаа мэд хүүр дээгүр харин гар. Тэгээд хүүгээ өргөж цээжэндээ тэврээд сексэр нэрээр нь дуудаад уруулаараа хасар дээр нь хүргэхэд хүйтэн бөгөөд үхээрийн цонхгор байв. Вэлфор хүүхдийн хөшсөн биеийг дарлан үзэж гараараа зүрхийг нь дарж үзлээ. Зүрхэн зохилохгүй байв. Хүүхэд өгчихсэн байжээ. Дөрөв нугалсан цаас хевсэн дээр унав. Вэлфор аянганд нэргүүлсэн мэт болж өвдөг дээрээс хурц суугаад амьгүй юм шиг болчихсон гараас нь хүүхэд мултран унаад эх рүүгээ бөмбөрвөө. Вэлфор бичгийг газараас авч эхнэрийнхээ гарын үсгийг таньж шуналтайгаар уншвал. Би сайн ээж байсныг та мэднэ. Хүүгийнхээ төлөө явж байж ялт хэрэгтэн боллоо. Сайн ээж хүүгээсээ салдаггүй юм гэжээ. Вэлфор нүдэндээ ухаан санаандаа итгэсэнгүй. Тэгээд хүү өдөө мүлгэн очиж эрслэн үгсэн зулцгаа харж байгаа юм шиг анхааралтайгаар харна. Түүний цээжнээс зүрх шимшрүүлэн хашгирах дуу гарлаа. Тэнгэр минь дахиадлаа гэж гиншин бай. Хоёр хүүхдэл түүнийг айлгаж хоосон тасалгаанд ганцаараа арга тасран буйгаа мэдэрлээ. Саяхан болтол хүч тамиртай байдаг хүнд заяагдсан гансарл нь түүнийг түшин цөхөрлөн түүнийг авч явсан билээ. Вэлфорын толгой хүнд дарамтанд дарагдан тонгойсноо. Өвдөг дээрээсээ босож хөлөрч наалцсан үсээ жижирсэн гараар элбв. Тэгээд өрөвдөн хайрлахыг огт мэддэггүй байсан өөрийн гаслан зовлон хэнийгэн хүнд уудлан гаргахаар хөгшөрсөн эзэг дээрээ очихоор салганан гарлаа. Вэлфор бидний мэдих шатаар бууж нуартай дээр орлоо. Вэлфорыг ороход нуартай ихэд анхааралтай найрскар хизээний тайван төвшин лам бузооны яриаг чагнан байв. Вэлфор ламыг хараад гараараа тухатарлаа.
Өнгөрсөн нь бодогдож уур хилэнгийн давалгаа хөөсрөн цалгив. Тэр отейлд хоол зоогсноос 2 хоногийн дараа ламынд очсон. Мөн Валентинаг нас барсан тэр өдөр лам тэднийд хурч ирснийг санав. Эрхэм та энд байгаа юм. Та дандаа л үхэлтэй хамт ирэх юм гэж Вэлфор хэллээ. Бозооны нурууга тэгшлв. Тэгэд Вэлфорын хачин өөрчлөгдсөн царайг хараад шүүхийн хурал дээр болсон явдлыг ойлгон мэдвэ. Харин бусдыг нь мэдээгүй байжээ. Би таны охины дэргэд майн унших гэж ирсэн байсан юм гэж Бозооны хариулв. Өнөөдөр та яах гэж ирсэн юм бэ? Та надад өөрөө бүрэн төлсөн гэж хэлэх гэж ирсэн юм. Тэнгэр бас над шиг үүгээр хангагдахыг хүссэн. Одоо мөргөх болно. Тэнгэр минь, энэ дуу чинь гэж Вэлфор дуалдаж алхам ухраад. Энэ дуу чинь та лам Бозооны биш байна гэв. Биш ээ гэж лам хэлээд хэмэл үсээ авч хаяхад урт хар ус зоримог царайг нь хүрээлэн мөрөн дээр нь унжив. Монте Кристо гүн гэж Вэлфор гайхан дуугарлаа. Тэрч бас биш. Бангийн прокурор минь хуучин явдлуудыг дурсан санаарай. Энэ дуу би хаан сонссон бол. Та энэ дууг 23 жилийн өмнө Ренеди Сэмернтэй сууж хурмаа хийж байсан өдөр Марселд сонссон. Бичиг хэрэг бүхий хавцаас өгч үзвэл олдно доо. Та Бозооны биш гинэ. Монте Кристо биш гинэ. Тэнгэр минь, та л миний үхлийн нууц дайсан байжээ. Би танд Марселд байхдаа ямар нэг юм муу юм хийсэн байна. Чавас минь. Тийм ээ. Чи таачглаа гэж хэлээд гүн 2 гараа цээжиндээ зөрүүлж сайн бод гэв. Үгүй би чамд ямар муу юм хийсэн юм бэ гэж эрүү солиотой хоёрын хооронд болсон Вэлфор хэлээд би чамд ямар юм хийсэн юм бэ гэж асуув. Чи намайг аимшигтай ал гуурхан үхэлд унгаж эцгийг минь алаад дурлал хайрын минь эрх чөлөөний хамт булаан авсан шүү дээ. Үгүй чи тэгэд хэн бэ? Ив цайзада чиний оршуулчихсан хөөрхийн амтны сүнс яваана. Энэ сүнсийг булшнаас гарган тэнгэр түнд Монте Кристо гүнгийн багийг өмсгөж чамд танигдахааргүй үнэт эрдэнэс алт мөнгөөр хучжээ. Би чамайг танил. Чи бол гэж бангийн прокурорыг хэлэхэд би Эдмон Дантес гэж хүн хэл. Чи Эдмон Дантес мó? Тэгвэл явъя гэж бангийн прокурор гүнгийн гараас шүүрэн авч хэлв. Тэгээд түүнийг шатууд аваачваа. Гайхсан Монте Кристо хааш нь дагуулж явааг мэдэхгүй боловч бас нэгэн шин золгүй явдал болсныг гадарлан дагаж яв. Тэгвэл Вэлфор эхнэр хүүхэд хоёрынхоо хүүрийг зааж Эдмон Дантес чи хар, сайн хар, санаач намарвуу гэл. Монте Кристо үхсэн юм шиг зэвхий даваа. Тэр өшөөг авахдаа хэтрүүлч гэснээ ойлголоо. Тийм учраас одоо Тэнгэр миний төлөө надтай хамт гэж хэлж зүрхлэхгүй болжээ. Гол руу нь хүйтэн оргиод явчихсанд хүүхэд рүү ухасхийн очиж завхийг нь татаж үзээд судсыг нь барьж тэрэн Валентинагийн өрөөнд ороод хаалгыг нь төгччихлээ. Миний хөө. Тэр миний хүүгийн хүүрийг хулгайлаад явчихл. Хараал идэж өгч чамайг гэж Вэлфор хашгирав. Тэгээд Монте Кристо гүнгод ухас хийх гэсэн боловч хөлн зүүдэлж байгаа юм шиг шалтай наалтчгаад нүд нь бүлтэрчиг шахаж мойнисэн хуруунууд нь хумцаараа цээж рүү цус гартал шигдэж чамар хайрынхаа судас гүрийн бориглон байгаа угаан бодолтой гавлынхын яс дэлбэрчиг шахаж байв. Энэ хүчсэн хөдөлгөөнгүй байдал хэдэн хувь өргөлжилж гал зуурлын хар манан Вэлфорыг эзэмдэн авлаа. Тэр муухайгаар хашгиран инээгээд шатаар доошгүй л 10% дараа Монте Кристо гүн Валентинагийн өрөөнөөс гарч ирлээ. Царайн зэвхийрч гараа нь бүдгэрэн хүн дээр амсгалж байв. Өргөлж тайван байдаг царай нь зовлон зүд үрт автжээ.
Ямар ч юмар амьдруулж болохгүй болсон хүүхдийг гар дээрээ өргөн гарч ирээд хүүхдийг хүндэтгэлийн ёсоор их ийхэн дэргэд толгойг нь цээж дээр нь дэрлүүлэн тавьж хэвтүүл. Дараа нь босож өрөөнөөс гараад шатан дээр нэг зарцтай дайралдаж "Тэ Вильфор угаа хаан байна" гэж асуул. Зарц үг дуугаралгүй цэцэрлэг бод заалаа. Монт Кристо шатаар бууж заасан зүг рүү очиж бөөгнөрсөн зарц нарын дунд Вильфор зээдүү бариад цэцэрлэг дотор хумгүй ухаж байгааг харав. "Үгүй, энд биш. Үгүй, энд биш" гэж үглээд л цааш нь ухаж байв. Монт Кристо түүний дэргэд очиод дөнгөж дуулдахуйц номой дуугаар "Эрхэм та хүүгээ алдчихъя. Гэвч танд үлдсэн" гэж хэлэхэд цаатах нь гүнгийн үгийг сонсолгүй тастан "Би түүнийг олноо. Түүнийг энд байхгүй гэж надад битгий хэллээрэй. Би түүнийг эрлэг номон хааны өмнө очсон байсан ч хамаагүй ирж олно" гэд байв. Монт Кристогийн хөл гуйвч "Энэ хүн галзуурчихжээ" гэж хэлв. Тэгээд энэ нүгэлт байшингийн хан дээрээс нь нурчгүй гэж айсан мэд гудамжинд гүйж гараад зөв буруу хийсэн аль нь болохоо анх удаа эргэлзэн бодож зогсов. Боллоо. Сүүлчийнхнийг нь өрөвдөе гэж хэлв. Монт Кристо гэртээ ирэхэд морил тэднийд ирсэн байна. Тэр тэнгэрээс тогтоосон цагаа болоход булшиндаа буцаж очих гэж байгаа хий үзэгдэл мэд үг дууч байхгүй. Тасалгаан дундуур хисүүчлэн явна. Монт Кристо нэмцэглэн "Максимилиан бэлтгэрээ. Бид маргааш Парисыг орхин мордно" гэж хэлэхэд "Танд одоо энд хийх юм байхгүй юм уу?" гэж морил асуул. "Юу ч байхгүй. Дэндүү их юм хийчихсэндээ айж байна" гэж Монт Кристо хариулв.